Од ундар сугаас та бүхнийхээ амраг гэрээ мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бид аз жаргалыг үйлдвэрлэдэг урайтай Монкондын брэнд болон чанарыг танд авчирн Lenus Med ивент итгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Од ундар радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол магний кальц 2 яагаад чухал вэ сэдвээр ярилцсанаа. Яг одоо Хятад улсын Ланжа хотоос физикч Бэлгүнтэйгээ холбогдоод байна. Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд сайн байцгаана уу? За Монголоор сонир сайхан юу байна да? Хавар эхэлсэн. Одоо ч баг 4 сар болох гэж эхэлэх гэж ш тий. Удахгүй манай од мөндөр 2 жилээ болох гэж байгаа юм байна. Гоё дулаарцсан уу? 9 дуусцсан уу? Гоё дулаахан болоод хүмүүс балтаанд орцсон явцгааж байна да. За гоё болж байгаа юм. Нэг бодлын бас нөгөө нэг 8-9 найл шал гэлэр ингээд бас нэг жоохон заваардаг тал байгаа тийм манай. Гадуур явж байхдаа халтарч унтдаггүй байгаад идэг тийм тал байдаг. Гэтэ яг нэг ингээд дулаархаар нэг юм цаанаасаа дотор онгоогоол нэг юм өвлийн жоохон депрессний ч гэх юм уу тий. Яг хөө бас өвөлд нөгөө депрессдтгүй хүмүүс байдаг л бахал та өвөл дуртай хүмүүс байгаа. Яг хөө ихтэй зүгээр одоо амьдтыг ч юм уу ингээ харах юм бол өвөл ичиж мичдэг штэ тий. Тэгээ ингээ харахаар хүмүүс ер нь жоохон өвөл нөгөө нэг хямардаг, депрессддэг гэж байгаа. Тэгэнгүүт эн чинь нөгөө юунаас болдог вэ гэхээр нэгт бол нөгөө өвөл бидний одоо харж байгаа гэрэлний хэмжээ буюу нарны тоо багасчдаг тий. Нөгөө өдөр богиносчдаг штэ. Одоо чи юу лээ өдөр шөнө 2 өдөр буцаж уртсаж эхлээд нэг 7 хоног юм уу тийм. Яг л 7 хоног байгаа хаа. Тийм байна. Энэ жил чинь 3 сарын 20-нд байсан санагдаад байна. 20-ноос эхэлж өдөр наашилж байгаа. Нар наашлна гэдэг л манайхан чинь тийм. Уулын хөдөлгөөнгүй байгаа нарыг наашин зааш нь хөдөлгөөд идэх тийм. Тэгээ ингээ өдөр эхэлж байгаа. Тэгэнгүүт чинь нөгөө яаж байгаа байхгүй юу? Бид нар наазах нь гадуур явж байхад тухайн ингээд нартаа ялангуяа нөгөө тодорхой цагуудад нь явах юм бол тухайн нарнаас авах Д витамины тоогоо ихсэгдэг тийм. За ингээд Д витамины тоогоо ихсэхээр тухайн хүний бие идж байгаа хоол унд болон бусад нэмэлтээр хэрэглэж байгаа витамин ч юм уу, минералууд ч юм уу тий эдгээр зүйлүүдээс авах шингэх минералууд болон витаминуудын хэмжээ нь ингээд дагаад ихсдэг ба. Тэгэнгүүт яах нь сүлдээд исэн, ядраад исэн, хямраад исэн бие бол ингээд цаанаасаа аяанда гайгүй сэргэж эхэлдэг. Гэтэ яг хөө энэ ихэнх одоо нөгөө нэг хүмүүст ч тий ерөнхийд наа. Түүнээс биш яг нөгөө улирлын гаралтай сэтгэл готролтой ч юм уу эсвэл хүн дэлбэрийн сэтгэл готролтой ч юм хүмүүсээс байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол мэдээж бас өөр тусдаа зүйлүүд тийч явагдаж байгаа учраас зүгээр л шууд хавар болсон ч хүн готрохоо болчдөг энэ төр гэж ойлгож болохгүй шүү тийм манай. Айгүй бол нэг нь бас тэгэл ороод ирнэ. Тэгэхээр ийм сонирхолтой зүйл хавар ингээд болдог. Тэгэхээр яг энийг яриад байгаа гэхээр хоёлаа ингээд айгүй гоё таарсан л да. Магний кальц 2-ын тухай өнөөдөр ярина тий. Магний кальц 2 бол ерөөсөө баг манай сонсогч нар бүгд мэдж байгаа дөө. Бараг тий нүдээр харсан ч хүмүүс зөндөө их байгаа, амталж үзсэн ч хүмүүс байгаа. Ерөөсөө магний кальц 2 багаас л агиух ярьдаг байсан шүү дээ. Хүн ер нь магний уух хэрэгтэй, кальц уух хэрэгтэй. За энэ хоёрыг ууж байгаа бол хүн хамгийн гол нь юу уух хэрэгтэй гэдэг вэ гэхээр Д витамин давхар уух хэрэгтэй болдог тий. Д витамин, кальц, магний 3 хоорондоо нийлээд бараг бие рүү орох юм бол мөнхийн ус юм уу хаашаа тий. Ерөөсөө маш өндөр сайн үйлчлэгнүүдийг үзүүлдэг. Тэгэхээр өнөөдрийн гол дүрүүд бол магний, кальц гэдэг хоёр сэдэв ба. Тэгэхээр магний, кальц хоёр яагаад чухал юм бэ гэдэг асуулт эхлээд гарч ирнэ. Яагаад би магний уух ёстой юм бэ? Яагаад тий хүн гэдэг энэ амьтан магний уух ёстой юм, кальц уух ёстой юм гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол ерөөсөө л кальц бол тодорхой. За бараг ингээ харах юм бол за яагаад тодорхой вэ гэхээр ер нь ингээ жоохон муугаар хэлэх юм бол ясаа хугалж үтсэн хүн бол мэдж байгаа тий кальц яагаад чухал вэ гэдэг. Тэгэхээр би бол ямар ч 10 жилдээ айгүй олон удаа хугарж исэн гэх юм уу та тий бэртжижсэн ясны бэртлээ айгүй их авч исэн. Тэгээ хамгийн ойрынх нь ерөөсөө сая 14 хоногийн өмнө хөлөө бэртээгээд тэгээ ингээ хөлний бэртэл аваад ерөөсөө нэг амархан жоохон ясаа бэртээч гэдэг. За бүр тэрнээс өмнөх нь жилийн өмнө хурууга хугалсан. Тийм нэг юм яс бит хоёр бол айгүй нэг юм токсик харилцаатай юм шиг байна. Тэгээ ерөөсөө кальциг бол айг баг ингээ байнгын хэрэглээнд ингээ ордог шихэн болцсон. Тэгэхээр ингээд жоохон бахт би гайхажсэн байхгүй юу? Анх нөгөө хөлөө хугалчаад гипсчдэг штэ хөлийг чинь. Гипс гэдэг бол шохоо штэ тий. Шохоо явж байгаа. Тэгэхээр энд нэг юм бас инээдтэй зүйл байна. Тэр нь юу гэхээр шохоо гэдэг чинь өөрөө кальц ихгүй юу тий. Кальцийн өөр урлууд өөр нэгдлүүдтэй нийлээд бий болгоцсон. Одоо англиар lime гэдэг штэ тий.
тэр чинь шохоо байхгүй тий. Тэгэнгүүт хүний яс чинь хэд хэдэн элементээс тогтдгоос хамгийн чухал хоёр элемент нь юу вэ? Кальц, фотор хоёр тий. Тэгсэн чинь нөгөө хугарцсан байгаа ясыг би гадуур нь гипсдэгтэй адилхан кальцаар гипсч байгаа байхгүй. Тэр ясыг чиг оруулахын тулд буцаагаад эдгэхийн тулд тий. Тэгээд нөгөө нэг янз янзын хамгийн гол нь юу штэ нөгөө хүндэхгүй байх зорилготой. Ягаад тэгэхээр тухайн яс хугарчсан эсвэл цуурцсан байх юм бол хүн чинь нөгөө байнгын хөдөлгөөнд байдаг амьтан учраас буцаагаад хөндөд эдгэрэх явцыг удаашруулдаг байна. Тэгэхээр кальц чинь гаднаас нь гипсэд өгсөн чинь кальцаар тэр дотор яс хоорондоо кальцаар нөхөж идэгж байгааг нь давхар ингэ дэмжих зорилготой байхгүй шүү. Дам бус байдлаар дэмжих зорилготой. Тэгээс харахаараас айгүй инээдтэй л байгаа юм. За ингээд яж ангууд кальцийн нова гэдэг юм уу гэвэ юм чи. За тэгэнгүүт хамгийн анх мэддэг болсон л да. Хүний биед чинь кальц гэдэг элемент айгүй хэрэгтэй байдаг юм байна. Яасан гэхээр ерөөсөө хүний биеийг бүрдүүлж байгаа одоо хүний биеийг хоёлаа ангилах юм бол арга яс байж байгаа. За арга ясны гадуур нөгөө нэг ясыг тойрж бүтсэн булчин шөрөмсүүд байж байгаа. Тий одоо бид нар хөлгөх боломжийг олгож яадаг. За ингээд тэрний гадар дээр юу байгаа вэ гэхээр одоо нөгөө эргэтэн тогтолцооны системүүд тий дотор эргэтнүүд гэх мэтийн системүүд ингээд явж байгаа. Тэгэнгүүт хүний биеийн арматур чинь өөрөө ерөөсөө арга яс байж байгаа. Хүний биеийн арга яс. Тэгвэл тэр арга яс өөрөө яаж тийм юм хатуу юу болдгийм бэ? Тэ одоо ингэ тулахаар би яаж ингэ юм ингэ бариад идэгин яаж одоо ингэ миний биеийг энэ арга яс маань аваа яваад идэгин тэ хэрвээ эн чинь нэг юм хатуу нягт сайтай материал болохгүй бол нураад унчих штэ хөрхий тэ эсвэл хит сул байх юм бол яах нь салаад явцгаач штэ чи яг нэг юм тогтсон хүний биеийн ясны нягт гэдэг утгатай байж идэг тэгээд тэрэн дээрээ энэ бусад бүх жингүүдийг өөртөө ингээд аваад явж идэг ийм систем байгаа байхгүй. За ингээд харангууд яаж ингэж юм бэ гингүүт ерөөсөө гол зорилго нь кальц гэж байгаа. Ерөөсөө хүний биеийн хамгийн их одоо хүний биеэс хамгийн их кальцийг гаргаж авъя гэх юм бол ерөөсөө арга яс шүд хоёрт байдаг. Шүд арга яс хоёр бол ерөөсөө тэр чигтээ кальцаас бүтсэн нэгдэл явж байгаа байхгүй. За шүд бол тодорхой тий шүд бол угаасаа яс явж байгаа шүү дээ тий чи одоо нэг бүх сүн шүдэн солигдсны дараа бол дандаа яс явж байгаа. За тэр яс бол өөр юм хатуулгын шинж чанар гэж байгаа тийм хатуулгын болон зөөлрөлтийн шинж чанарууд гэж байж байгаа. За яг тэр энэ балансыг тааруулж идэг нөхөр кальц явж байгаа байхгүй тийм чи. За кальц хэд багасвал яах вэ? Нөгөө ясыг бүтээж байгаа одоо нөгөө ясанцрууд гэх юм уу да тий тэр хэсгүүд маань сэрэг болоод гимтэж бэртгтэй амархан болчихно тий ерөөсөө айгүй амархан хугарч цуурдаг ч юм уу тийм болчдөг. За нөгөө талаас кальц нь хит ихсээд ирэх юм бол нөгөө яс чинь бүр нэг юм эрзэн шиг юм болчих магадaltaй тий. Гэхдээ хэдэж тийм юм болохгүй л тий зүгээр ингээ хитрүүлж ярих юм бол хит зөөлрчих магадaltaй кальц нь ирэх юм бол. Тэгэхээр яг зөв тунтай байх юм бол яг л миний биеийг ингээд аваад явж байхад зориулагдсан тэр одоо ясны бүтцийг бий болгоод арга ясыг бий болгож байгаа. Тэгэхээр хүний биеийн хамгийн чухал одоо элементүүдийн нэг бол кальц болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр л нөгөө жоохон бахад яадаг штэ. Ялангуяа манай монголчууд бол айгу яс сайтай хүмүүс гэдэг штэ тий. Шууд утгаараа тий нөгөө нэг тойруулсан утгаараа биш. Шууд утгаараа яс сайтай хүмүүс гэдэг. Яагаад гэхээр бид нар чинь өв уламжлалаараа нөгөө нэг түүхээрээ яачж байгаа байхгүй юу? Насан туршдаа ингээд цагаан эдээ хэрглэж ирсэн тий. Сүү, айраг цагаан эдээ, ааруул, бяслаг гэл ерөөсө төрөл бүрийн цагаан эдээ айгу их хэмжээгээр хэргэлдэг арт түмэн байна. Ингэнгүүт кальц хүний өдөр тутмын хэрэглээнд хаанаас хамгийн их баригддаг вэ гэхээр олддог вэ гэхээр ерөөсөө сүүнээс наацхан тий. Сүү бол өөрөө кальцээр баялаг гэдэг. За тийм учраас наацхан сүү цагаан өнгөтэй байж магадгүй. Би бол тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр яг хуу нөгөө нэг гэрийн далдуур болгоод өгчих юм бол тий. Сүү ягаад цагаан өнгөтэй гэдэг кальцаас болж гин үгүй. Тийм таамаглал төвшүүлээ л да тий. Кальцаар баялаг гэдэг учраас цагаан өнгөтэй байдаг ч үгүй магадгүй шүү дээ. За тэгэхээр ингээд сүү байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чи айгүйх нөгөө сүү удаг, бяслаг иддэг, ааруул их иддэг тий. Нөгөө кальц ингэж маш их биендээ авдаг учраас монголчууд айгүй яс сайтай ард түмэн байдаг юм байна л да. Бусад одоо нөгөө нэг тийм цагаан эдэ баг хэрэгэлдэг соёлын хүмүүстэй харьцуулах юм бол бид нар бол хамаагүй ясны нягт энэ дэр тодорхой нөгөө өндөр хэмжээ рүүгээ ордог гэж байна. Тийм болохоор
Ер нь бас нөгөө Монгол жоохон хүмүүс чинь хэр баргийн юм бэртдэггүй те ерөөсөө нэг юм энэ одоо барыг буцаж босож ирэх нүү гэмээр л амар онж мундаг штэ те. Тэгсэн мөртлөө энийг л босоод ирдэг айхтар явтаа. Тэгэхээр кальцийг тэгж их одоо өдөр тутмын хэрэглэнээс сайн авдаг учраас бид нар ясаатай байдаг. Дээрээс нь өдөр тутмын хэрэглэндээ цагаан идэ, ариг цагаан идэнээсээ бид нар кальцийг маш их авдаг. Тийм учраас ингээд ясаа агуулсан тэнцээ яагаад биш те. Юу гэдэг вэ? Тордоод байна тий. Айгуусаа ингээд өөдөн татаад байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ кальц гэдэг элемент тэгвэл ингээ хүний биеийн яс шүдэнд байдаг юм байна. За би кальц ууснаар миний одоо ингээд ясан цай юм байна тий. За хэрвээ яс хугарцсан байх юм бол би кальц ууснаар яах нь нөгөө хугарцсан хэсэг дээр тухайн кальц маань очиж ясны эдгэрлийг түргэн болгох нь шүү дээ. Илүү хурдан идэхэд нөлөөлөх нь. Нөгөө талаас хүн болгон л хөгшөрдөг те бид нар хөгшрөө 50 гараад ирэнгүүт угаасаа бидний хүний яс тийч сэрэгжиж эхэлдэг те хөгшрөлтийн улмаас тэр бол хөгшрөлтийн улмаас яс сэрэгжиж эхэлдэг тэгэнгүүт хөгшин настай хүмүүст юу гэдэг штэ кальц сайн ухыг зөвлөдөг те тэгэхгүй бол болдог за хамгийн наазах нь одоо нэг ийм төрлийн өвчин байдаг штэ хөгшрөөд кальц дутагдсанаас болоод жоох эйгүү гişэнгүүт хөлн хугарчдаг ч юм уу те одоо сүүжний ясна гэмтдэг ч юм ингээд авгаа амархан бэртэх магадaltaй болчдөг. Ийм хүмүүст бол кальцийг маш их хэмжээгээр уухыг санал болгодог тий. За нөгөө талаас кальц нь бүр ихсээд ирэнгүүт бас нэг юм одоо хөгшин ялангуяа нөгөө нэг нас тогтсон хүмүүст үүсгэж янз янзын асуудлууд байдаг. Тэгэхээр эн чинь бас л нөгөө нэг хоёулагийн өмнөх бүх дугаарууд дээр ярьж ирсэн тунгийн асуудал энэ ч бас чухал болчихж байгаа байхгүй. Би яг хэдийн хэмжээний кальцийг өдөрт авах вэ? Бихтэй ингэж авах вэ гэдэг тунгийн асуудал чухал болдог. За тэр тунг яг одоохондоо төр орхиж. Тэгэхээр ингээ кальц ууснаар миний ингээд яс хурдан идэгд юм нэ. Окей болчлоо. Ингээл болоо мó гэж асуулт тавьж болно те. Би ингээд наадах чи ингээл кальц уугаал ингээл яс идэхэд хэрэгтэй юм байна. Яс бэхжүүлэх юм байна. Ингээл болоо мó гингүүд үгүй болж байгаа. Нөгөө талд нь юу вэ гэхээр эсийн төвшөнд хүний биеийн эсийн төвшөнд кальц маш чухал үүрэгтэй. За ямар үүрэгтэй вэ гэхээр кальц бол ерөөсөө илч واخгүй юу? Одоо нөгөө нэг эсүүдэд мэдээ дамжуулдаг илч шүү байна тий. Грекийн манай нөгөө нэг бурхтын номог дээр баг гарч исэн баха. Hermes, монголоор Гермес гэж орчуулцдаг. Hermes гэд бурхан байдаг штэ. Бурхтын илч тий. Энд тэнд очиж мэдээ дамжуулдаг нөгөө маш хурдан гүйдэг. За одоо орчин үеийн нөгөө нэг супер баатартай киноны жишээгээр бол Hermes бол юу? Flash واخгүй тий. Эсвэл Marvel-ийн Quicksilver ч юм. Ингээд маш хурдан ингэж явдаг гүйдэг учраас мэдээ дамжуулдаг юм илч байна. Тэгэхээр далавчтай гуталтай. Тийм, далавчтай гуталтай. Кальцийг бол хүний биеийн эсийн илч гэж ойлгож болно хэдүүлээ. За яадаг вэ гэхээр одоо нөгөө хүний биеийн эс булчин мэдрэлийн системүүд чи яаж ажилдаг вэ гэхээр ерөөсө цахилгаан пульс явж байгаа шүү дээ тэр хооронд тий. Хүний бие бол ерөөсө цахилгаан пульсээр ажиллаж идэг. Би одоо ингээ хурууга гараа энд атгаж нээхэд миний тарих яах нь вэ? Гарын цахим мэдрэлийн булчингууд руу цахим мэдрэл рүү гараа атгах гэдэг цахилгаан пульс явуулна. Нөгөөх нь за нэг секундэд 4.5 м явдаг гэлүү дээ. Хоёулаа нэгэн тухай ярьж исэн санагдаж байна. Аль нэвтрүүлэг дээр ярьсан санддаг. Айгуул бол гэрлийн хурдтай нэвтрүүлэг дээр ярьсан баг. Тэгэхээр 4.5 м байдаг баха. Хүний биеийн дотор явж байгаа цахилгаан пульсийн хурд нь. Тэгэхээр секундын дотор 4.5 м миний гарын үзүүр дээр очиод атгах гэж байна. За гэтэл энэ чинь цахилгаан пульс очиод миний гарын булчингууд дээр очино. Миний гарын булчингууд юунаас тогтдог юм? Булчингийн эдээс тогтно. Эд юунаас тогтох вэ? Эсээс тогтно тий. Нөгөө эс чинь тэгвэл яаж мэдэх юм? Тий нэг юм цахилгаан пульс ирэх юм бол нөгөө эс чинь устгаа хийж штэ тийч тий. Гаднаас нь хамаагүй цахилгаан пульсээр бодох юм бол нөгөө эс чинь устж штэ. Өнгөрсөн дугаар дээр ярьсан штэ тий. Эс бол айгу бас ингээд гаднааснийх нь хамаагүй өндөр энергитэй юм бодох юм бол устждаг гэд ярьсан. Тэгэхээр тэр цахилгаан пульсыг эст юу дамжуулдаг юм бэ гэхээр манай кальц واخгүй. Кальц чинь тэнцээ тархинаас оцсон мэдрэлийн системээс оцсон цахилгаан пульсыг ойлгоод энэ бэлгүүний тарих энэ хавийн гараа атгах гэж штэ гэж хэлээд эс рүү тохио өгдөг. Нөхрөө минь чи гараа атгах гэдэг ч юм уу. Иймэрхүү процесс явж. За энд бол би нэг юм хэлэх хэрэгтэй. Юу гэхээр мэрэгч би яг нарийн мэрэгчлийн хүн биш учраас айгүй ерөнхий тайлбарлаж байгаа тий. Бүр нарийн давч нэг ерөнхийдөө иймэрхүү процесс буюу кальц энэ элчийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тайлбарлаж. За бүр яг нарийн мэрэгчлийн хүн байвал яг гоё нариндаа ямар процесс болдгийг комментээр бичээд өгвөл айгүй гоё юм тий. Энд чинь нөгөө нэг хүний биологи хийм болчингууд миний судалгааны салбараас асар том салбар болчихж байгаа байхгүй тий. Би чинь нөгөө нүдэнд үзэгдэж гарт өргөддгүү бөөм судалдаг хүн чинь эсгингүүд эн чинь миний хувьд баг галактик шиг том юм болчихж байгаа байхгүй. Асар том систем болчихж байгаа. Тэгэхээр ингээд миний ойлгосноор бол кальц бол ингэж
биеийн дотор тэр мэдээнүүдийг дамжуулдаг элчийн үүрэг гүйцэтгэдэг нөхөр байна. Гэтэл өөрөө бас энэ чинь их сонирхолтой. Яаж байгаа вэ гэхээр ингээл нөгөө нэг эсүүд дээр очиод чи одоо ингээрээ тэр гормоныг ялгаруулаарай гэдэг ч юм уу тий. Чи одоо нөгөө нэг өөрийнх нь мембраныхаа тэр юугаа нэгээрээ хэсгээ нэгээрээ гаднаас юм орж ирэх гэж шүү өнтер гэл тэрийг ингээл зохицуулдаг нөхрөө хилдэг нөхрөө байхгүй. Тэгсэн чинь кальц болохоор хүнээр ингэж харах юм бол юм жоохон драматик нөхөр юм байна л да. Драма queen энтер гэж ярьдаг штэ тий нэг хэтрүүлдэг юмыг очоод нөгөө эсэн дээр очоод за чи одоо ингээрээ гингүүтэй ингээд амар сүртэй хилдэг. Ерөөсө за одоо чи ингэхгүй бол болохгүй те. Гэлс одоо надад мембраны хаалга нэг гэдэг тийчээс чи ийм ирж ийн гэл амар нэг юм сандруу нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү маягийн аваачаад тэнцээ мөрөөрөө байгаа эсийг бүр ингэ цочроогоод сандраад нөгөөтг нь ажлаа бүр ингэ хүнчээ сандрахаар яадаг үлээ юу хийхээ мэдхээ болж эхэлдэг шүү дээ. Эсийг тийм хэмжээнд нь аваачиж яадаг байхгүй. Хэцүү байдалд оруулдаг кальц болохоор. Тэгэхээр юм айгу драматик нөхрөө байна. Тэгээ хамаагүй ингэ кальц гисэх юм бол одоо нэг ясан дугаа кальц ш хүний биед явж байгаа кальцыг ярьж байгаа шүү дээ. Эд булчингуудад явж байгаа, цуснд явж байгаа кальцуудыг ярьж байгаа. Тэр нь ингээ хамаагүй ихсэх юм бол хүн нөгөө жоохон төгсч мөгчдөг болдог. Юмнаас амархан айдаг болдог, төгсдөг болдог, зүрхний хэмнэл алдагддаг гэж байгаа юм. Тэгээд давхар бүр ингээд бүр янз янзын асуудлууд үүсгэдэг нэг бүр сэтгэц мэдрэлийн асуудлуудыг хүртэл үүсгэж болдог гэж байгаа байхгүй. Гэтэл кальц гэдэг чинь нэг муу жижигхэн элемент шүү дээ. Нэг цагаан өнгөтэй юм байдаг шүү дээ. Кальц ууж үтсэн хүмүүс бол амтын ч мэдж байгаа тийм. Ямар ч амтгүй нэг юм хуурай нэг муухай аюураас айгүй хэцүү юм бичдэг шүү дээ. Сүү мөнөөс уул гоё амттай тийм. Тэгэж яг имээр нуух юм бол би л ер нь одоо бүр ингээ кальцны амт бодонгууд л айгүй хэцүү санагддаг шүү дээ. Тэгтлээ ууцсан бүр. Тийм юм байж байгаа байхгүй. Тэгээ ингээ нэг юм драматик ийм ажиллагаатай ийм нөхөр кальц гэдэг элемент маань ингээд тэнцээ явж байгаа. Тэгсэн чинь эс чинь тэгвэл одоо ингээд цочирчлоо шүү дээ. Кальц ингээд мэдээ дамжуулсан чинь амар цочрол ажлаа хэтрүүлж хийгээл те. Айгу огцом хийгээл яг хийх ёстой ажил. Одоо наазах нь нөгөө эсэн дээр ямар нэгэн RNA юм уу DNA юу болж ийн гэж бодъё л доо. Синтез болж ийн гэж бодъё л доо те. Тэр синтез болж исэн чинь кальц очиод наадах илүү хурдан хийгдэх гэдэг. Хажуу талаас нь шүрвтэд мань нөхдүүдийг илүү сандаргаад синтезээ хурдан явуулъя. Тэгвэл яах вэ гэхээр хүний биеинд болж байгаа нэг тухайн биологийн процессыг ингээ ихсээд ирэхээр бидэрт ямар ч байсан сайн юм үзүүлэхгүй шүү дээ. Тэр чинь яаж ч утсан ямар нэг юм яах нь ихсээд ирэх юм бол тэр чинь тодорхой хэмжээнд буруу одоо сөрөг үр дагаврыг дагуулж идэг тийм чинь сөрөг үр дагаврыг дагуулж идэг. За ингээд хитрэх юм бол янз янзын асуудлууд үүсээ. Наадзах нь л одоо нөгөө эсийг аваачиж ажлын хит их хийлгэснээр өхүүлэх эрсдлүүдийг нэмэгдүүлчихэж байгаа байхгүй тийм нөгөө нэг өөхөх одоо нөгөө нэг цагаас нь эрт аваачиж эс үхэж магадгүй тийм кейсүүдийг бий болох боломжтой болгочихж байгаа байхгүй манай кальц. За тэгэнгүүт одоо энд юу болох вэ гэхээр ийм юм болно. Одоо тэгвэл энэ кальц чинь очиод мэдээ ингээ хүрээд ирлээ. Тэнгүүд тэнцээ чинь нэг нөхөр байж явах ёстой шүү дээ. Мэдээ ирлээ. Тухайн мэдээний одоо амплитудыг физикээр бол амплитудыг тооцдог. За тэр нь юу вэ гэхээр энэ хэр одоо ийм импакттай орж ирэх мэдээ юм бэ тий. За мэдээ ороод ирлээ. Энэ импактыг тохируулдаг нөхөр байж явах ёстой шүү дээ. Тэ тохируулгыг хийж идэг нөхөр байж явах ёстой. Тэр нь хэм бэ гэхээр манай магний байхгүй. Тэгэхээр кальц, магний хоёр бол яг нэг юм хоёр найзууд цаа. Нэг юм хоёр найзууд байдаг ш. Нэг найз нь ингээл амар юмыг сүртэй яриа л дээ. Нэг ингээл хитрүүлээл амар ингээл ярьдаг. Нөгөө найз нь болохоор нэг юм арай юу тий. Дөлгөөхөн энэ бас нэг жоохон хитрүүлээд байна. Энэ бол нэг энэ дээр ингэж байгаамаа. Энийг нэг ингэж ойлгоорой гэдэг нэг юм хүмүүс ярьдаг шүү дээ. Тийм байгаа байхгүй. Манай магний бол тийм үүрэгтэй. Нөгөө кальцийн мэдээ орж ирэнгүүт нь манай хүн жоохон ингэдэг юм те. Наач яг үнэндээ ийм юм болж байгаамаа. Ингээд нэг гой тохируулаад авна шүү. Одоо нөгөө ДНХ-ийн синтез жишээ секундэд 1 удаа явагдана гэх юм бол кальц ороод ирсэн чинь секунд 10 удаа явагдах гэдэг юм бол явах нь. Наач ингэ хитрүүлэхтэй юу шүү. Секунд 1-2 удаа л явна шүү те. Хитрэх юм бол балар шүү гэдэг. Яг тэр гой тохируулгыг хийж өгдөг. Балансыг зааж өгдөг. Одоо мэрэгжлийн хэлгээр бол регулятор гэдэг байхгүй. Регуляцийг хийж өгдөг. Тэр зүйл нь бол манай магний юу. Тэгэхээр магний кальц хоёр нэг ийм хөөрхөн нөхдөд хүний бие нэг ийм ажлыг явуулж идэг. Тэгэхээр магний бол яах нь вэ? Тэнд байгаа регуляцийн үрийг хийдэг. Одоо бүх юмны тунг нь яг эсэн дээр очиод тааруулж өгдөг гэсэн. Нөгөө кальц орж ирээд хитэрчих гээд байгаа юмны яг тунг нь магний очиод
тааруулаад систем процесс маань ингэж явагдаж шүү. Тухайн химийн урвал маань секундэд ямар урвал явагдаж байгаа юм. Тэрийг x гэдэг юм бол тий энийгээ багасгах шүү. Нөгөө гормон хит их ялгараад их юм бол яах нь вэ? Энийг жоохон багасгах шүү. Тий нөгөө нейротрансмиттерүүд хит ажиллаад ивэл энд бас нэг ийм тохио явж байгаа шүү гэдгийг тааруулж өгдөг нөхөр. Зүгээр бүр ингээл энгийн жишээ бол юм. Магний бидний биеийн дэх зүрхний цохилт байгаа шүү дээ. Тэрний хэмнэлт хүртэл нөлөөлж идэг. Нөгөө өөр бусад минералууд болон витаминууд ч юм уу ингээд дутагснаас болоод хүний зүрхний цохилт одоо докторгүй хэмнэл докторгүй болж болно шүү дээ. Тэгэнгүүт магний яг тэнцээ очиж регуляц хийж өгч идэг. Нөгөө чи ингээд 1 минутанд 90 цохилно шүү тий. Чи нэг 60 цохилох гэдэг шүү гэдэг ч юм уу тий. Тэгээ олон магнинууд очивол яах нь регуляцийг сайжруулах нь шүү дээ. Эсвэл ингээд 120 140 мөч болох гэдэг юм бол яах нь ингэж болохгүй шүү тий. Ингэх юм бол балар шүү хэвлээ тий ингэдэг. За ингээд зүрхтэй холбогдчихгоо чи шууд цусны даралттай холбогдчих эхэлнэ. Тэгэнгүүт бас магний тэр цусны даралтыг тийч докторжуулж идэг нөхөр гэж идэг. Ерөөсөө магний багасах юм бол цусны даралт дагаад багасдаг ч юм уу. Ихсэх юм бол дагаад ихсэж идэг ийм гоё зүйлтэй хийдэг. Тэгэхээр хоёлаа эхний хамтран ажиллагч яг магний байгаа хаа тий. Одоо яг манай нэвтрүүлгийн 2 дахь сэдв магний одоо худалдаалдаг хамт олонныхын тухай Монконд. Тэгэхээр би зөв дуудаж байна уу буруу дуудаж байна? За чанарыг танд авчирна Lenus Med компани маань эвэддэг чамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө магний одоо хүний биеийн одоо булчинлаг эрхтүүд булчингийн үйл ажиллагаа мэдрэлийн дохиог ингэж зохицуулж байдаг. Одоо сая бэлгүү маань хэлсэн нөгөө нэг импульсээр явдаг. За нэмэхэд химийн урвал явдаг. Яг энд нь хамаарч идэг. За тэгэхээр одоо хүний бүхэл одоо эдгэстэй очиж үйлчилдэг. Булчин мэдрэлийн хэвийн үйл ажиллагаа, за энерги болон ATP үүсгэхэд оролцдог. За хэрвээ энэ дутагдах юм бол хүнд одоо маш олон төрлийн хэцүү мэдрэмжүүд төрнөө. За нойргуудаж, амархан сэрэх, анхаарал төвлөрөхгүй байх, булчин чилж өвдөх, толгой эргэх, хоолны дуршил багасах, одоо байнгын ядарсан мэдрэмж төрөх, жижиг зүйлсд хэд сүртэй сэтгэл хөдлөл үзүүлэх гээд сэтгэл хөдлөл рүү хүртэл ороод ирж байгаа. За шалтгаан тодорхойгүй төгссөн мэдрэмж төрөх, зүрх дэлсэх гэ зүрх чинь нөгөө булчинлаг эрхтэн байгаад байна. За байнга уурлах, ажлын бүтээмж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал та бүхэн энэ магнезиум одоо 400-ыг өдөрт 1 удаа ингэж хэрэглээрээ эмчийн заавраар те. За магнезиум 400 бол таны алдагдсан эрч хүчийг нөхнө гэж байна. За мэдээж одоо дээрх шинж тэмдэг бол магнезиумын дутагдлын шинж байж болох ч гэсэн одоо бас өөр юмны шинж тэмдэг бас байж ч магадгүй учраас те одоо ихэнх бас өвчин эмгэгүүдийн дутагдлын үед одоо толгой өвдөх гэдэг чи одоо маш түгээмэл одоо зүйл байгаа дээ те. Тэгэхээр бас эмчийн заавраар уугараа гэдгийг мэдээж бас давхар зөвлөж जैन. Тэгээд health point гэмээнээс та бүхэн шууд захиалаад авах боломжтой. За энэ дээр бол маш олон бүтээгдэхүүн гоо сайхан одоо ахын хэрэглээний зэрэг одоо бүтээгдэхүүн байдаг учраас нэг захиалгатай ингээд хамт авчвал бас их зүгээр байдаг. За мөн бүх эмээ сангуудаар ингээд худалдаалагдж байгаа. Alkaloid Mongolia гэдэг Facebook хуудаснаас нь та бүхэн ороод ил хөрөнгө мэдээллийг аваарай. Холбогдох утас нь 80 3 51 91 99 34 97 17 гэсэн дугаараар холбогдох боломжтой байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчтай баярлалаа. Нэвтрүүлгийн сэдвтэ бас их гоё таарч орж ирлээ. Тийм. Одоо ингээд магний худалдаалж байгаа тий. Одоо өдөрт 400 гэж штэ. Тэр чинь бол ерөөсөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аль биесны тоо гэхгүй. Хүн ер нь бол өдөртөө хоол хүнс ч юм уу тий. Хэрвээ хоол хүнснээс авч чадахгүй бол нэмэлтээр хэрэглэж болно. За тэр нийт магнигийн хэмжээ бол өдөрт 400-өөс 420 байхад болно гэж байна. Тэрнээс багдах юм бол яах нь хүн удаан одоо урт хугацаанд магнигийн дутагдалд орно. За магнигийн дутагдалд орохоор манай урнаа түрүүн хэллээ те айгүй хэцүү шинж тэмдэг гарч ирдэг. За тэр дундаас хэд хэдэн нэг юм шинж тэмдгүүд нь би яг нөгөө өнгөрсөн жил магнигийн дутагдалд орсон байсан байхгүй. Надад яг айгүй хэцүү санагц. Тэр нь юу гэхээр яг түрүүний нөгөө зүрхний цохилт байгаа шүү дээ. Тэр эвгүй болчдөг. Одоо монголоор хэмнэл алдагдана гэдэг шүү дээ. Зүрхний хэмнэл алдагддаг. Дээрээс нь нөгөө нэг мэдрэлтэй холбоотой учраас хүний нөгөө нэг юм булчин зүгээр байж байгаа татаж эхэлдэг. Зүг зүгээр хөвтөж ангууд татдаг ч юм уу те. Хүн бас ингээ ядаргаанд орохоор тэгдэг штэ хүний булчин татаад эхэлдэг штэ те. Тэр чинь бас нөгөө хүн ядаргаанд орно гэдэг чинь ерөөсөө л хүний биеинд байгаа тэр эрдэс дутагдж эхэлж байгаа шинж тэмдгүүд штэ те. Хүн чинь нөгөө хит өөрийгөө ажилуулад биендээ нөөцлөгдсөн байсан хамаг тэр эрцүүдийг бүгдийн шахаад хэрэглэж гэрч яах нь эрдэс дутагдахаар чинь л тэгэл яг эрдэс дутагдсан тэр шинж тэмдгүүд илэрч эхэлж байгаа байхгүй юу хүнд яг тийм шинж тэмдгүүд. Тэгээ яг ингээ магний уучих юм бол гайгүй болтго юм бэлээ үнэхээр.
Би хамгийн гол нь энд бас яг түрүү хэлсэн. Бид нар одоо нөгөө нэг дураараа дур мэдэн хэрэгжилж болохгүй тий. Өө магний сайн гэсэн нэрээ миний жоохон доод зөгт татаад байгаа шүү дээ. Гингүүтээ магний учиж болохгүй тий. Тийм хамаагүй дураараа байж болохгүй. Заавал эмчийн зааврын дагуу хэрэгжилж явах хэрэгтэй. Таны биед магний дутагдсан ч гэж болно, дутагдаагүй ч гэж болно. Түрүүний хэлснээр тухайн шинж тэмдгүүд хоорондоо адилхан байгаа. Хүн ер нь их одоо эрдсийн дутагдал, витамины дутагдууд арай гайгүй. Ялангуяа эрдсийн дутагдлуудад орсон үед хүнд илэрдэг ихэнх шинж тэмдгүүд нь адилхан. Зүгээр хамгийн наацхан толгой өвддөг. За тэгээд дараа нь нөгөө нэг юм төвлөрч чадхаа болж эхэлдэг. Гөлийчдэг штэ тийм. Гөлий гэж хэлдэг штэ тийм манайхан. Гөлийч хэлдэг. За тэгээд шалтгаангүй хөлдрөх бас ордог баха. За тэгээд нөгөө булчингуудын систем бас сонирн болж эхэлдэг. Гэх мэтчлэн ингээл. За хамгийн бүр уучлаар түгээмэл гарч ирдэг шинж тэмдэг бол дотор мухаа орхих. Эсвэл ингээл дотор мухаа оргиол яваад идэх штэ заримдаа. Тэр бол бас ингээд эрдэс дутагдсан шинж тэмдгүүд энийг байж магадгүй. Гэтэ эн чинь бас нөгөө талд нь зүгээр хоолны хордлогонд орчиж дотор мухаа оргиол яваад ичсэн ч гэж болно те. Тэгэхээр бас бид нар заавал эмчид үзүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр түрүү нэвтрүүлгийн эхний хэсэг нь ингээд кальц ягаад хүний биеинд хэрэгтэй тухай ярьсан. Одоо ингээд магний руу орчоо. Тэгэхээр магний бол хэлсэн шүү дээ. Одоо ингээд нөгөө кальц, магний хоёр бол ингээд айгүй хөөрхөн найзууд. Кальц бол юмыг ингээд айгүй драматик түгэх гэдэг илч үйж байгаа. Айгүй ингээд сүр бадруулаад бөө юм болох гээд байдаг. Магний бол хажууд нь явж байгаа тэр хандын зөв одоо тааруулж өгдөг тий. Тухайн тунг зөв тааруулж өгдөг. Тэгэхээр эс гэдэг чинь өөрөө тодорхой одоо процесс химийн болон биологийн урвалуудыг бий болгож байгаа процесс байгаа хүний биеийн дотор. За тэр чинь нөгөө нэг ATP гэдэг энерги систем байгаа шүү дээ. Тэргээр өөрийнхөө энергийг зохицуулж яадаг тий. Тэгсэн чинь кальц эрэнгүүтийн нөгөөтгийн хэд их кальц очих юм бол нөгөөт чинь тэр энерги буруу зарцуулж эхлэх гээд байгаа байхгүй. Хэтрүүлэн зарцуулж эхлэх гээд байгаа байхгүй. Тэгэнгүүт магний тэнд очингууд яадаг вэ гэхээр энэ энергийн процессыг би зарцуулахдаа одоо нийт энергийнхаа би 40%-ийг яг ATP дээр ч юм уу ингэж зарцуулнаа. RNA DNA синтезтэй би 20% зарцуулнаа тий. За тэгээ нэг үлдсэн 5% би өөртөө жоорлож явнаа гэдэг ч юм. Яг тэр одоо механик заавруудыг манай магний очиж өгч байгаа юм. Дандаа магний тэрийг ингэж авчиж зааж өгдөг. Тэгэхээр магний бол өөрөө бас айгу чухал болчихж байгаа. Ямар сандал одоо нөгөө магний тогтоодонгууд тэр булчингийн үйл ажиллагаа сонирн болно гэдэг чинь аргагүй байгаа сте. Тэр нөгөө булчингуудыг бүтээж байгаа эсүүд чинь магний дутагдсан учраас өөрийгөө зөв контролтой ажиллаж чадахгүй шүү дээ тий. Өөрийнх нь контролыг мэдхий болчиход шүү дээ. Нөгөө нэг өстой босс нь ажил дээр очихгүй хэд онцсон чинь нөгөө нэг ажилчид нь юу хийгээд байгаа юм чи мэддэхгүй болдог шиг нэг тийм юм болчих болох гээд байгаа байхгүй. Тийм болчих. За дээрэс нь ингээд эхлэхэр чи яах вэ гэхээр өөр нэг зүйл нь юу гэхээр хүний биеийн цуснд дах глюкозыг магний бас өдөрч идэв. Тэгэхээр магнийн дутагдалд орох юм бол яах нь нөгөө цусан дах глюкозны хэмжээ хөдлөд эхлэх юм шүү дээ. За цусан дах глюкозны хэмжээ хөдлөд эхлэх юм бол бид нар баларна шүү дээ. Ерөөсө шууд нөгөө нэг инсулиний хамааралтай тавлдаг үлээ. За энэ бол би мэддэг юм байсан мартчихсан. Өнөөдөр жоохон мартамхаа өдөр байх шиг байна. Тэгэхээр ингээ глюкозны юг. Тийм инсулин бол сахарыг зохицуулж байгаа. Тэгээ глюкоз ч сахар биш үү. За ингээ глюкозыг аюултай байдалд оруулна. Энд чи сахартай холбогдчихж байгаа. За нөгөө талд нь эн чи ингээ хөдлөд ирэнгүүт цусны даралт өөрчлөгдөж эхэлнэ шүү дээ чи. Нөгөө хүний биеийн дэх цусны урсгалын систем маань өөрчлөгдөнгүүт цусны даралт өөрчлөгдөд эхлэхэр чи өстой хэцүү тий. Одоо даралт ихсэн, даралт буурна гэх мэт юм хэцүү байдлууд бий болж байгаа. За ингээд ийм хэцүү шинж тэмдэг. За дараагийн бас нэг хэцүү юм нөгөө бас түрүү ярьсан мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаануудын доголдол түрэгдэг. Хүний мэдрэл одоо мэдрэл муудна гэдэг нь шууд утгаараа шүү манайхаа одоо нөгөө мэдрэлийн үйл ажиллагаа саатах тий. За мэдрэлийн үйл ажиллагаа саатах гэдэг юм болов одоо доголдох. Доголт нь гэхээр наазахын хамгийн энгийн шинж тэмдэг бол хүн нойр гүтэх. Ерөөсөө нойр гүтэж эхэлдэг. Унтахад хэцүү болдог. За тэгээд нэг ингээд унтаад байгаа юм шиг мөртлөө сэрсэн ч гэсэн нэг юм унтсан мэдрэмжгүй байгаад идэг ч юм уу тий. Нөгөө бие тэнцээ амарч чадахгүй байгаа учраас ягаад гэвэл нөгөө нэгэнт миний бие зохицуулж байгаа мэдрэлийн үйл ажиллагаа маань магнийн дутагдлаасаа болоод зөв ажиллаж чадахгүй байгаа учраас хичнээн амарсан ч гэсэн тэнд нэг юм дутагдаад байна шүү дээ тий. Тэгээд нөгөө нөхөр чи хамаг энерги шахаж ажиллаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээм асуудлуудыг үүсгэж эхэлж байгаа. За ингээд цаашлах юм бол нөгөө нэг яс дагсан булчингуудын үйл ажиллагааг нөлөөлж эхэлдэг.
За яс дагсан булчингууд гэдэг бол ерөөсөө л нөгөө бидний энэ гар хуруу хөдлөж байгаа заримдаа нөгөө зүв зүгээр ээж хахад ингээ гар хуруу татаад идэх шүү дээ. Тэр нэр булчингуудын үйл ажиллагаа. Тэгэхээр ингээ магнит дутагдах юм бол яах нь зүв зүгээр ээж хахад нөгөө булчингууд нь ажиллаад тах нь шүү дээ. Тэр чинь нөгөө очиж регуляц хийдэг нөхөр нь байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нөхдүүд чинь контролгүй ажиллаж эхэлнэ шүү дээ, тий. Магадгүй тархинаас чигчийн урууд дээр очиж байгаа мэдээллийг хажуу талд нь ядам урууны нэг хэсэг ч юм одоо муухайгаар бүдүүлгээр тайлбарлавал тий хүлээж авсраа цуг зэрэг татаад идэх ч юм одоо тиймэрхүү юм болж болохоор болчихж байгаа байхгүй. Тэгэхээр магны бол яг тэд нар дээр очиж энэ чухал гол регуляцуудыг удирдлагууд контрол хяналтыг тавьж өгдөг учраас бидний биений одоо нийт үйл ажиллагааны тогтвортой системийг маш сайн хангаж идэг байна. За яаж ингэж хангаад байгаа юм бэ гэдэг нь энзимүүдээс болж. Магны бол хүний биед байдаг дор хаяж 300 төрлийн энзимтэй харилцан үйлчлэлд ордог амтан гинэ элемент байгаа байхгүй. Тийм олон төрлийн энзимтэй харилцан үйлчлэлд орохоор ч яах вэ? Тэр энзимүүдийг дагсан бүх эсүүдийг удирдах гэсэн хянаж гин гэсэн үг шүү дээ, тий. А дээрэс нь протеин уургийн синтезд нэг очиж оролцож байгаа. За уургийн синтез оролцсон гэдэг чинь шууд RNA DNA-ийн үржилттэй холбоотой болоо явчихна. Тэгэл энэ бүгнийг очиж зохицуулдаг нөхөр байгаа байхгүй. Тэгэхээр айгүй хүний бие нь маш чухал одоо минерал эрдцүүдийн нэг манай магний бол гэхдээ бас энд нэг чухал юм байна. Тэр нь юу вэ гэхээр магний бас ингээд хамаагүй дангаараа яваад ичлэхгүй тийм чи. Тэгэх юм бол нөгөө нэг тухайн систем чинь юу хийх гээд байгаа мэдхий болчихлоо. Тэгэхээр хажууд нь кальц үүдэг ч юм уу өөр бусад минералуудтай хоршиж ажилтдаг. Тэгэхээр хүний бие нэг ийм хүний бие чинь нэг ийм гоё систем шүү дээ тий. Амар комплекс систем. Аль нэг юм нь ажиллахаа болох юм бол тэрийг нь бусд нь мэдээд ингээд зохицуулгууд тийм чи хийгдэж эхэлж идэг тий. Тэгэхээр эн чинь бүр ингээд эсийн төвшөндөө молекул биохимийн төвшөндөө яг тэгж ажиллаж байгаа. Бүх тэр минералууд, витаминууд хоорондоо хоршиж ажилласны үр дүнд би өнөөдөр амьд байж байгаа. Аль нэг нь тэнд дутагдах юм бол бусдаа нөлөөлж эхэлнэ гэдэг. Цаашаага нөгөө нэг юм өрөө тавьсан даалгаврын нэг нь очиж зогсож байгаа юм шиг юм болохоор байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд зөв тунгаар нь зөв байдлаар эдгээр зүйлүүдийг хэрэглэхгүй бол болохгүй болчихж байгаа тийм. Тэгэхээр хоёул хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад магний кальц хоёрын тухай одоо хэрхэн нэгдсэн тэгвэл энэ элементүүд маань тийм төгсгөл хэсэгтээ тэр тухай ярилцсан. За одоо энд бас кальц агуулсан одоо тий цагаан эдэгээ төр ярьсан одоо шар сүүний чихрийн тухай одоо ярьж өглөө. Тэгэхээр бид ачиргалыг үйлдвэрлэдэг барайтай Монконди брэнд Shira шар сүүний амттангаа зах зээлд ингэ шинээр гаргасан. Тэгээд шар сүүний зөөлөн ирээсэн чихэр гэхээр бас их гоё байгаа нэ. Дээрэс нь одоо эрүүл мэндэд хэрэгтэй. За бүтээгдэхүүний ач холбогдол бол Д болон Б витаминаар баялаг, элсэн чихрийн агуулмж их бага, за уургийн агуулмж өндөр бага, кальц, цайр агуулсан давуу талтай. За кальц гэдэг бол нөгөө хүний ясвал кальцийн одоо хүний бие нөөцгөж хэрэлж болно. Тэгэхээр цусан дахь кальц багтаад ирэхээр нөгөөтгий чинь одоо тий яснаасаа ашиглаад тэгээд одоо нөгөө яс сэргийчих зэрэг одоо ийм асуудал төрдөг. Тэгэхээр бид нэр бас аль болох ингээд өдөр тутмын хэрглэж байгаа идж ууж ах энэ зүйлдээ бас ингэж ашигтай амин дэмтэйг нь бас харж тий эрдэстэйг нь харж ингэж хөдөлж авбал зүгээр мэдээж одоо зүгээр одоо чихэр идчихснаас одоо ингээд шар сүүнийхаа ирээсийг идвэл бас их гоё. За нэмэх нь одоо гадна дотны хүмүүст бид нар чинь Монголынхоо ямар брендийг урдаа барих уу гэж бас их толгоогоо гашлагдаг тий. За тэгвэл та бүхэн тавгийн эдэгээс солихоос гадна бас гадна дотны хүмүүстээ бэлэг болгож явуулаасай гэж хүсэж байна. Нүүр улаахааргүй юм гоё бүтээгдэхүүн, гоё амттай бүтээгдэхүүн байгаа. За худалдаалж байгаа цэгүүд бол баруун дөрвөн зам болон 5 шат байдаг. Боос агуулах худалдаа мөн бүх сүлжээ дэлгүүр бөөний төв за төв дээр борлуулагдаж байгаа. Монкондигээ та бүхэн фэйсбүүк дээр нас дагаад аваарай. Эдний гоё шинэ бүтээгдэхүүнүүд гарахт нь ч гэсэн бас цаг алдахгүй харах боломжтой болох болно. Тэгээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь бас маш гоё юм эх оронч худалдаа авалтыг одоо хийж байгаа гэсэн тий худалдаж авахтаа ч гэсэн эх орондоо жоохон ч гэсэн хувь нэмрээ бид нэр ингээ оруулж ивэл тэр хүн одоо нөгөө сайн хүн гэдэг шиг иргэнийхөө үргийг биелүүлж байгаа гэдэг шиг тэр талаасаа бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж хүсэж байна. За үүний ард бол дандаа нөгөө Монгол ажилчид Монгол малчин айлын шар сөвөө гэд тий ингээд холбогдоод уялдаад явдаг шүү дээ. За ингээд нэвтрүүлгийнхаа өвөнд итгэгч Shira шар сүүний ирээсийг үйлдвэрлэгч Монконди брендийн хамт олонд их баярлалаа. Баярлалаа. Тэг өнөөдөр айгүй гоё таарчиж байгаа юм шүү дээ. Манайхан бол одоо ерөөсөө л юу ороод аптек орж Linus Med-ийн магний аваад за тэр нь тэгээ яг гоё хэмжээнд 400 тий өдөрт 400 яг зөв тунгаараа байж байгаа. За тэгэнгүүт нь
нэг харж явж байхдаа дэлгүүр ороод Монкондгийн чихэр авчих нь шүү дээ тий. Тэгэл яг чихэрээ нэг өдөрт нэг 5 чихэр кармалчил нэг хоолны дараа ч юм уу идэх гоё шүү дээ. Тэгэнгүүт чинь тэр чинь бас ингээд би тодорхой хэмжээнд манай чихэр маань өөрөө цагаан эдийнээс хийгдсэн учраас кальцтай тий. Кальц цайр агуулсан чихэр байж байна. Тэгэхээр хүний өдөрт хэрэглэх кальцийн хэмжээ бол 1000-аас 1200 мг байдаг юм байна л та. Тэгэхээр чи нэг чихрээр ярих юм бол наа чи одоо нэг 200-аас 300 г савлагатал чихэр байгаа хэ. Тэгээ нэг дотроо 50 ширхэг гэж бодоход бол яг бараг л нэг чихэр өдөрт идэхэд болчихж байгаа байхгүй тий. Тэр чи ерөөсөө тэгэхээр тэгэл нэг чихэр идэл тэгээд нэг жоохон байжгаад юугаа уугаад магнигаа уугаад тэгэл ингээд гоёлс. Тэгээ энэ хоёр дээр чин Д витамин нэмэх юм бол бүр гоё. Тэгээ нэг өдрийн хоолныхын дараа тэр хоёроо идэнгээ гараад гоё алхачихгүй юу тий. Тэгэл янзын болж. Эсвэл Linus Med-ээс гой зөвлөгөө байна. Тэг Linus Med-ээс эсвэл Д витамин авч болно. Гэтэ би бол алхахыг яг энэ удаад яачи зөвлөчий тий. Чи бас нэг хөдөлгөөн чинь хүний биед хэрэгтэй шүү дээ. Тэгээ ингээл агай гоё таарахаар юм. Тэгэхээр хүний биений өдөрт авах дунджаар авах хэвээр кальцийн хэмжээ бол 1000-аас 1200 мг байдаг юм бэлээ. Тэрийг манайхан тогтоогоод аваарай. Магний бол 400 байдаг. 400 мг. За 400-аас 420. За ингээд баахан ингээл хүний биеинд энэ хоёр маань ямар хэрэгтэй ингээл баахан юм ярьлаа. Тэгвэл энэ яг яаж нээгдсэн бэ гэдэг асуулт байна. Наадах ч одоо хин нээсэн тий. За тэгэхээр магниг анх хин нээсэн бэ гэх юм нөгөө манай алдартай Хампи Дэви. Хампи Дэви бол одоо баг нэрийг өчнөө нэрэнд ордогдлаа тий. Айгүй их олон элементүүдийг олж нээсэн хүн. Дээрэс нь энэ бас их гоё юм ба. Тэр нь юу вэ гэхээр Хампи Дэви бас кальциумыг олж нээсэн заяа. Мань нөхөр 1 жилд шүү. 1808 онд Хампи Дэви нөгөө электролизийн аргаар за электролизийг бол өмнөх бараг 5 дугаар дээр ярьсан учраас дахин тайлбарлахгүй. Хэрвээ мартсан байвал манайхан өмнөх дугаараа үзээрэй. Шинээр үзэж байгаа хүн байвал бас өмнөх дугаарыг үзээрэй. Тэгэхээр бол та илүү сайн ойлгох чинь. Тэгэхээр Хампи Дэви хамгийн анх электролизийн аргаар маш бага хэмжээний магнезиум буюу магниг ялгаж чадсан байна. За үүнээс хойш нэг дараахан ч арай биш юм байна ч то 31 он гэдэг чинь 15 жилийн дараа юм уу тий. Хөөе 23 жилийн дараа. Өөр хэмж Антуан Буссе гэдэг хэмж болохоро магниг маш их хэмжээгээр ялгах аргыг нээсэн. Гэтэ тэр нь бол адилхан электролизийн аргыг ашиглаж байгаа байхгүй. Тэгж нээсэн байдаг. За ингэж бид нар магниг хамгийн анх одоо тусад нь ялгаж авсан байна. Бусдаар бол манай магний чинь металл шүү дээ. Кальц хоёр чинь металл шүү дээ. Металл гэдэг чинь юу юм? Гадаад давхарга дээр электронтой тэрийгээ маш амархан алддаг тий. Кондакт хийдэг нөхдүүд байгаа шүү дээ. Тийм учраас ингээд бусад бас элементтэй маш амархан ингээд уралт ордог. Тийм учраас дандаа нэг цэврээрээ биш өөр төрлийн элементүүдтэй найзалцсан өөр бодис болцсон тэнцээ явж идэг гэсэн. За ийм үед нь бол яг өмнө Хампи Дэвигээс бүр өмнө 1755 онд хамгийн анх Шотландын химч Жозеф Плак гэдэг хүн таамаглаж ирсэн юм бэл. Энэ магнезиад байдаг нэг юм элемент баг шиг байна. Тийм магний гэдэг элемент баг шиг. Гэтэ ингээ ерөөсөө ялгаж авч чадахгүй байжгаад эцэст нь нэг юм Хампи Дэви 1808 онд электролизийн аргаар магниг ялгаж авч чадсан. Энэ жилийн мөн яг энэ электролизийн аргаа ашиглаад кальцийг ялгаж авч чадсан байгаа юм. Хампи Дэви. Гэхдээ кальцийг бол хүн дөрлөгтөн Хампи Дэвигээс ч өмнө яг элемент гэж мэддэггүй ч гэсэн үжээ хэрэгэлдэг болсон байсан бид нар. Гэхдээ мэдээж нөгөө идэж уухт биш л те. Юунд хэрэгэлдэг гэсэн мэхэр бид нар кальцийг өдөр болгон харддаг байсан байхгүй. Одоо ч харж байгаа. Тэр юу гэхээр кальц гэдэг чинь цементийг бий болгодог, шохоог бий болгодог, шохоо ханыг бий болгодог, бетоныг бий болгодог юмнууд явж байгаа шүү дээ тий. Тэрний хамгийн гол үндсэн нэгдэл бол кальц явж байгаа юм чинь. Бид нар кальцаар байшин барилга барьдаг байсан байна. Тэгээд нөгөө эн чинь ягаад тэгэхээр шохоо шүү дээ тий. Кальцийн нэг том нэгдэл чинь шохоо явж байгаа шүү дээ. Тэрийг ингэж барилгад ашигладаг ус. Тэгвэл Хампи Дэви шохоог устаа холж жогод электролиз явуулаад хамгийн анх кальцийг амжилттай ялгаж авсан байна тийм чи. Тэгээ ерөөсөө 1 жилийн дотор мань нөхөр яах нь 2 элемент нээсэн биш тийм. Хэрвээ тухайн үед Нобелийн шагнал өгдөг байсан бол Хампи Дэви бол жил болгоо нэгийг авах байхгүй. Нээсэн элементүүдийн тоогоор ерөөсөө бараг түүхэндээ хамгийн олон тийм Нобелийн шагналтай хүн болж магадгүй маягийн юм хүн явж байгаа. За ингэж бид нар кальц магниг нээсэн байна. За тэгсэн энд бас их сонирхолтой гоё юм байна. Тэр нь юу гэхээр магадгүй зарим хүмүүс ингэж боддог бах. Миний утсан дээр яагаад флашлайт байдаг юм бэ? Тэ. Миний утас яагаад юм флаш гэрэлтэй. За хариулт бол амархан тий. Харанхуйд юм харахын тулд, харанхуйд зураг авахын тулд бид нар флаш гэрэлтэй байдаг. За тэгвэл 20 жилийн өмнөх рүү хэдүүлээ ухарч очих юм бол тэр үед бол утасны камераар зураг авна гэдэг ойлголт
За 20 жилийн өмнө байсан юм байна. 26 жилийн өмнө очих юм бол байгаагүй тий. Бид нар ямар камертайсэн бэ гэхээр пилонктай хальсны камертай. За тэр хальсны камер дээр ч гэсэн ингээд гэрэл байж идэг байсан шүү дээ. Тэр гэрэл нь бүр ингээд заримдаа өдөр асдаг тий. Өдөр ингээд асч унтардаг. Тэгжиж тэр зураг тод гоё гардаг. Тэр гэрэл анхандаа ямар үүрэгтэй байсан бэ гэхээр тухайн авж байгаа дүрс рүү гэрэл маш богино хугацаанд тусгаад тод болгоод тэр ойсон дүрсийг яаж юм хальсан дээр буулгах, тод буулгах зорилготой байсан байгаа байхгүй. За ингээд бодонгууд манай үзэгч нар одоо баг сонсогч нар маань таамаглаж эхэлж байгаа баг. Дээр үеийн кино үзэхээр дээр үеийн тухай кино үзэхээр яадаг вэ гэхээр зураг авахаараа нэг амар том юм гаргаж ирдэг шүү дээ. Тэгээ хажуу талаас нь нэг юм шүдэнзээр тий асаагаад нөгөөх нь пүк гэл нэг амар том хурц гэрэл гараад утаа гараад амар юм болдог шүү дээ. Утаа гараад тэгснэ ингээд заримдаа бүтлгүүтдэг тий хажуу тал нь гал мал гараа явцдаг шүү дээ ерөөсөө. Тэгж зураг авдаг. За энэ бол нөгөө дээр үед тэр одоо сүүлд ярьсан хальсны аппаратын дээр үеийн хөлбөр ихгүй. Тэгж маш богино гэрэл гаргаснараа тухайн объект дээр хурц гэрэл богино хугацаанд тусгаад ойсон гэрлийн би хальсан дээр буулгаж авч шít. За тэр гэрэл тэгвэл хаанаас яаж гардаг юм бэ гэхээр магнезиум асуултдаг байхгүй. Магнит энд байж идэг. Магнит ч өөрөө айгүй юм шатамхаа. Тэгээ шатгаар яах нь богино хугацаанд маш хурц гэрэл гаргаад алга болдог. Тэнгүүт нь магнит энд тавьж байгаа л магнит шатаангууд нь пүк гэл магнит огцом шатаал унтардаг. Тэнгүүт нь зургийг авдаг. Тэгэхээр ерөөсөө магнит бол зургийн камеранд хамгийн их хэрэглэгдсэн элемент байгаа байхгүй. Тэр нь бас их сонирхолтой. Тэгсэн чинь кальц яасан гэж бодчих. Кальц бүр гоё заяа. Кальц чинь юм шатамхай элемент биш шүү дээ, магнит шиг. Шатамхай элемент биш. Гэхдээ би кальцыг ус төрөгч хydrogen ус төрөгч оксижен ч юу лээ хүчил төрөгч хоёр нийлсэн оксихайдрожены одоо нэгдлэр шатаах юм бол юуны кальцийн шохог шатаах юм бол маш урт хугацаанд маш хурц тэгээ нэг цэг төвлөрсөн фокуслагдсан гэрэл гаргадаг байхгүй. Тийм гэрэл харж ирсэн үү? Манайхан бол ихэнх нь энэ тийм гэрэл одоо бол ялангуяа энэ тэнд хардаг. Яг одоо тэгж хийхээ болцсон л тоо. Гэтэ бид нар тийм гэрлийг хамгийн их хаанаас хардаг вэ гэхээр театрт хардаг байхгүй. Театрт тайзан дээр гол дүрлүү гэрэл тусгадаг штэ тий. Тухайн дүрлүү нэг тусгадаг театрын гэр тайзны гэрэл гэж нэрлэдэг гэрэл байдаг штэ. За энийг бол өнөөдөр ингээ орчин үед бид нар цахилгаан ашиглаад юугаар хийчихэж байгаа. Том лампаар хийчихэж байгаа тий. Дээр үед яадаг гэсэн бэ гэхээр ус төрөгч юуны хүчил төрөгчийн нэгдлэр шатаагаад тэнцэнээс гал гаргаад тэр галаараа кальцийн шохог шатаачдаг. Тэнгүүд нөгөөдгөөс нь пүк хийсэн бас нэг юм айгүй хурц гэрэл гараад тэнгүүд нөгөө театрын гэрэлтүүлэгч нар тэрийг ингээ удирдаа бичдэг байхгүй. Тэгээд доор театр дээр жүжиг тавьж байгаа нөхдүүд рүү нөгөө гэрлээ тусгадаг. Тэгэж хамгийн анх театрын гэрэл үүссэн байхгүй. Тэгэж бид нар хамгийн анх яах нь театр тийм одоо нөгөө гой юм яг зөвхөн тухайн тэ одоо жишээ нэг монолог тавьж байгаа нөхөр бай гэж бодъё л да тухайн монолог уншиж байгаа хүн рүү ингэж тусгасан гэрлийг анх хийдэг ус. Тэгэхэрсэн чинь театр яасан улам амттай болцсон тийм чи. Юм ер нь ингээд гэрэл сүудэр ороод ирэхээр илүү амттай болчдөг шүү дээ. Илүү гоё харагддаг болсон. Тэгэхээр бид нар магний кальцийг ялгаж авахдаа электролиз физикийн арга хэрэглэсэн байна. Ингээд сурцсан чи яасан? Шууд өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг болсон тийм. Зургийн камеранд хэрэглэдэг болсон. Нөгөөх нь театрт хэрэглэдэг болсон. Ерөөсө урлагийн айгүй гоё маш одоо юм агуу гоё хоёр салбарт хоёуланд магний кальци хүртэл хэрэглэгдэж байгаа байхгүй. Тэгснэ хүний биеинд хэрэгтэй тий. Хүний биеинд дутагдах юм бол балардаг. Бидний биеинд хэрэгтэй элемент. Тэгсэн биеинд энэ хэрэгтэй элемент маань өөрөө оддын цөмд үүссэн тий. За магний кальцийн хоёрын атомын дугаарыг манайхаа одоо хараад оддын цөмд үүссэн гэдгийг мэддэг болохоор. За ингээд төгсгөлд нь би бас нэг сонирхолтой юм юу хэлэх гэж байгаа гэхээр кальц гэд магний гэдэг энэ хоёр элемент маань өөрөө тухайн од нөгөө нэг хэд шинэ одны тесрэлт хийж дэлбэрдэг штэ тий. Тэнгүүт зарим хүнд элементүүд үүсдэг штэ. Тэгэнгүүт тухайн хэд шинэ одны тесрэлт хийж дэлбэрсэн одны гэрлийг би бүртгэж аваад спектр анализ хийж хагаад хэр хэмжээний кальц магний байна гэдгийг хэмжиж авдаг байхгүй. Тэгж хэмжиж аваад зарим төрлийн одоо аномал гэж байгаа юм л та гажиг хэд шинэ одны супернова тесрэлтүүдийг ажигласан байна хүндрэлт нь. За хэд их супернова хаана болдог гэхээр галактикийн төвд болдог. Тэгсэн чинь юм кальц магнигаар баялаг супернова хаана болдог гэхээр галактикийн захарж явчихдаг. Яагаад энэ өнөөдөр одоохондоо хинч мэдэхгүй. Гэтэ ямар ч байсан
галактикийн захад болж байгаа супернова тесрэлтүүдийн одоо тодорхой хувь нь маш их хэмжээний магний кальцийг өрөөсөө ялгаруулдаг. Яагаад юм бид нар мэдэхгүй. Уул нь бол тэнцэнээс юу их ялгарх хэвээр гэхээр алдаг гарах хэвээр байхгүй тий. Гэтэл магний кальц гараад байдаг. Бид нар одоо тэгэхээр юм одон орны хүртэл яах нь өнөөдөр чухал ач холбогдолтой болсон юм сонирхолтой хоёр элемент байна. За тэгэхээр одоо эцэст нь дахиад нэг баацах юм бол магний кальц хоёр бол оддын цөмөөс бидний биеинд ирсэн. Бид нар энийг эргүүлээд оддын цөмд юу байгааг судлахад ашиглаж байна. Тийм юм сонирхолтой элементүүд өнөөдрийн сэдвийн гол дүрүүд байлаа. Баярлалаа. За баярлалаа. Магний кальц хоёр бас металл яг цэврээрээ те металл гэдгийг мэдэх бас сонирхолтой байлаа. Магнезиумгээ бичгээр магадгүй нөгөө дугууны обууд ч юм уу те гарч ирж бас магадгүй. Химийн нэгдэл хэлбэрээр одоо хүний биеинд бас хэрхэн яаж ажилладаг тухай ярьлаа. Сонирхолтой байлаа. Баярлалаа бэлгүнэ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бид аз жаргалыг үйлдвэрлэдэг ураатай Монконди брэнд болон чанарыг танд авчирн Lenus Med ивент итгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостелганаар та бүхэндээ за ингээд дараагийнхаа химийн элементээр эргүү болцгаая. Тэгээд бидний үзэж сонирхдаг та бүхэндээ их баярлалаа. Таалагдсан бол комент бас үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.